Өмнө нь сайн үлсэн айнууд хийдэг байсан ч гэсэн төрсөн өдрөөр бол ингэж хийж үзээгүй. Тэгээ сайхан болсон юмсаа таардахгүй хуваалцъя, шинэ газар танилцуулъя. Бид нар хүүхдийн асрамжийн газар л мэддэг болохоос одоо юм хувийн өндөр наснуудын асрамжийн газар руу тэр хүртэл очиод байдгүй. Ер нь орхигдсон байдаг. Миний зорж утсан газар Ахмадын асрамжийн газар. Айлсан гээд бараг 35 мянга 40 мянган төгрөг авахстай памперсыг ирээд айгүй хямдхан жижигтэй нэгийг 25 мянган төгрөг бодож авсан байхгүй юу? Ер нь бүр үнэхээр азтай тэгээд хөөрхөн мөнгө хэмжлээ. Тэгээд сая төгрөг одоогоор зарцагдаж байна. Тэгтээ бүр амар гоё өнөөдөр юмнуудтай айгүй гоё бүтэж байна. Юмаа цуглуулсныхаа маргааш 6 өнгөрөд хөдөлсөн. Тэгээд 8 гээд очсон. I'm super shy, but wait a minute while I make you mine. Минэс. Төрсөн өдрийн дугаар. За. Ингээд галтгооны навчирсан үзэн хөөрхөн дэжгүй яг шүүсний үзэн бас өөр үгүй юм лээ. Өглөө настгаа хийсэн үү? За. Одоо нэг гимнастик хийчих бүгдээрээ тэг хөө. За. За. Нэг. Хоёр. Энд дөрөв юм ээ тийм үү? Тэнд хоёр байгаа. Сайхан цэвэрхэн сууд юм байна уу? Имээ өмөө өнөөрч бас гайгүй нэг хаймраар хийгдсэн гоё. Тэр туулын гоё. Тахгүй энтэй идэрч шатруу бууцууд хөлгөр сайтай байна уу? А манай хурлын танхим уу? Бүгдээрээ гадаа цай ууцгаах гээд гарцгаа. Номоо чинь. Номын самантай. Дээрээс Янз янз юм харагдаж байна да. Сайн уу? Хаансч нөө. За би бас ирээд айгу дутуу бодсон юм шиг санагдлаа. Сэтгэл бас төрлөө. Яагаад тэгэхээр одоо би ингээд өнөөдөр ахуй ирэхлээр юм хүн авчирч өгсөн. Тэгээд одоо энэ чинь зуны өдрөл болж байгаа юм байна шүү дээ. Тэгээд одоо энэ ахмадуудад одоо зуны нэмгэн гутал тэгэл одоо аймс подволт юу гэдгийг хүний хэрэглээд ерөөсө бүх юм хэрэгтэй. Өмөд памперс тэгэл ерөөсө хувц сунаар таад одоо өөрсдөд нь ч одоо хувц сунаар одоо сайхан угааж авчираад бас өгүүлэх зүгээр юм байна. Тэгээ ерөөсөө л зуны малгай залгай тэгэл ер нь хүний амьдралд юу хэрэг болт ерөөсөө энд ерөөсөө тэр хэрэгцээ бүгд л хэрэгтэй байна. Тэгээд яг өмнөх хэрэглэнээс арай өөрчлөгдсөн юм гэх юм бол эднийх гоё хүлэмжтэй болсон байна. Тэгээ ийм сайхан юмнуудтай болсон байна. Энэ хөлний тасал хийдэг юмтай болсон байна. Сайхан лагер цуслан дээрээ байгаа юм шиг гоё орчин бүрдүүлсэн байна. Нойл мойлн гоё боловсон. Ер нь бараг 50-аад хөгшөд байд юм байна. Тэг болгоо чинь талгалын бичиг авсан байна уу? банахыг банк иргэд тойрч хамтарч ажиллаж байдаг. Гүнээ талархаад жаргалаа эдлэнгийн нүүт ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийлсэн юм аа. Талархал. За нэг үнсүүлчих. Сэтгэлийн өглөг юус хийж баагддаг хүмүүс одоо өглөг өөх хасрамжийн газар очиж хэмжээний мөнгө бодоод байдаг. Үгүй та өөрөө ч ирсэн. Одоо энэ нэмээ өнөртөө уулзаад өдрийг хамтдаа өнгөрөөсөн ч өдөр таам тоглосон ч те өөр хүүхэд ах トゥ хань ижилээ ингээд алдцсан сэтгэлийн дандаа өвд хаалга руу харж идэг юм хүлээлттэй өөр хүүхдээ нас урсны хань ижилээ нас урсны хүлээн зөвшөөрдөг ийм ахмадууд байд юм аа. Тэгээд тэр нийгэм одоо залуу наснда одоо 40-50 жил хөдөлмөрлөсөн сайхан багш нар, эмчнэр, цэрэг цагтаагийн хурандаа нар, гавьяат багш нар ингээд мэрэгжил бүхний хүмүүс насныхаа эцэст ингээд хань ижил өөр хүүхэд нас ураад харж хандах хөнгөө болоод хүнд өвчтэй болоод ингээд харж хандах хөнгөө болцсон байдаг. Миний хувьд болохдоо зэрэг дааруулахгүй, өсөхгүй, одоо цэвэр цэмцгэр байлгах, тэгэл соёлол твтүүлэх, хэмлэг твтүүлэх, эмчийн байнгын хяналтанд байлгах гэд ингээд юмар дутаахгүй байгаад байгаа юм шиг боловч цаана хүлээлт тэр сэтгэл зүрх нь бол үргэлж үүд хаалга руу хэн нэг хүнийг хүлээсэн юм байдалтай байдаг. Тэгэхээр сайхан ирээд нэг гитар тоглоод ч юм уу те хөгжим тавь бүжиглэх дуртай, дуулах дуртай, шүлэг унших дуртай эмээ өвнөр байдаг. Өдрийг ингээд заавал эд материаллык зүйл биш тийм ээ. Заавал ирээд нэг ингээд ээжтэйгээ эмээ өвтөө уулзж байгаа юм шиг танилцаад хүзэр даам тоглоод өдрийг өнгөрөөх үс засах, хүмүүс авах тэгэл ийм үйлчлэгээ бас дутагддаг. За тэгээд сэтгэл зүйн тэр хэн нэг үнийг хүлээсэн юуг бол би тайлж чаддгүй. Ер нь зүгээр ингээд сайн дураараа ирээд хөгжим тавиад бүжиглэхэд хүртэл эмээ өвнөр хэд хоног нүдэн гэлцаад тэр дотор одоо бодож хурсан юм а мартагнах төр зурж гэсэн мартаж
баяр баясгалантай болт юм аа. Тэгэхээр та нар маань энэ бичлэгийг хараад бүдээр эмээ өвдөр манайхаар ирээрээ манай үү таалга бол байнга нээлттэй эмээ өө нэр хамтдаа өнгөрөөх. Тийм мэдээд хэрэгтэй зүйл гэвэл мэдээж чинь зөндөөл зүйл байдаг. Тэгэхээр хүмүүсийн тэрийг сайн яриад өгнө үү? Ер нь бол ингээд памперстэй хувьд эмнэлгээс одоо гэхэд л өчигдөр нэг хүн ухаангүй байж байгаа тархины хаалганд ороод гэр орон ах トゥ нар мэдхгүй нэг хүн ирсэн, хүн ирсэн байна. Эмнэлгийн тавчигтай ирсэн байх жишээний тэгэхээр эмээ өвнөрт одоо сайхан нарны малгай, сайхан эрзэнтэй өмднүүд, тавчнууд одоо бүгд ингээ өвлийн гуталтай гутлын тайлж аваад ингээ зуны гутал өмсөх жишээний юм байна. Хувцас сонор бол ерөөсөө илүүддэггүй заавал ингээ шинэхгүй сайхан угааж харцсан хувцснууд байж болно шүү дээ. Бид нар нэг юм голдгүй л дээ. Энэ 53 хүнээс 40 хэдэн памперс солиулдаг хүмүүс байдаг болохоор өмд одоо цам цолгод нэг 2 угаагаал өндөр танар нь гарахгүй болохоор хайдаг. Тэгэхээр манад байнга л говцны эрэг зэрэгтэй дамаан памперстэй нойтон сэлбэтэр жамлун одоо ер нь энэ угаалгын нунтаг эдэр чинь маш хэрэгтэй байна. Өдөржингөөл энэ 50 40 50 хүн яг нараа хүүхд тасруулж байгаа юм шиг угаалгаж арчуулж чань савын шампо тэг галтгоонд ч гэсэн ингээл сая охин маань ингээ сайхан гэрцүүл маань гоё үзэм аваад ирсэн баярлалаа. Одоо буцалгаад үзэм халуунд нөгөө бид 4 цан дээр үзэм цэцэргэн өгдөг юм аа. Тэгээд үзэм бол хаван хөөдөг, халуунд маш сайн дарал бууруулдаг учраас маш хэрэгцээтэй юм авчирсан байна. Баярлалаа. Амжилт хүсье. За ямар ч тааш нэг мэдрэмжтэй байх гал хэрэгтэй байх. Тийм ундаг байсан. Яг л манад хэрэгтэй байгаа юмнууд. Одоо 50 хэдэн хүнд чинь нэг уут гурал чинь нэг 7 хонохгүй шүү дээ. Одоо ингээд талаар нь зураад борц гүлэний цайны борцог зурчих жишээний те. Тэгэхээр байнга гурал будаа бол ерөөсөө хэрэгтэй. Ер нь тэгээд одоо чинь нэг гэр бүлийн 5 6 хүн амьдрахад ямар байгаалаа. Тэгэхэд манайд ч ажилчтайгаа хөдөө орон нутгийн ажилчид байрлаад ажилдаг. Тэгээд 60 хүн ингээд идэж удраа. Тэгээд ямар ч байсан миний дүүл мундаг мэдрэмжтэй яг л хэрэгтэй гэсэн юмнууд аваад иржээ. Баярлалаа. Энэ орчлон гол баярлалаа. гэж хашгирваа. Ичимэнд ганцаар миний дууг танин байхдаа. Хүслээс хажуу тавилан төрч бүдэлж явхад нэ. Хүүгээ яаж явагцсан